Талигачийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чухам ямар хэрэгт сэжигтнээр татагдан авилгатай тэмцэх газраас цагдан хорж шалгах босон талаар олон таамаг мэдээлэл тархаад байгаа учраас бид энэ удаад үнэхээр энэ айл үндэслэлгүйгээр хөлжин баяжсан айл уу гэдгийг харахыг зорилоо. Шүүхийн байгууллагад 3 үе дамжин ажиллаж байгаа Гавьяат хуульч Талигач Бямбагийнх хотын төвийн 3 өрөө байранд энгийн Сэхэтэн айлын хэв шинжээр үр хүүхэд Ачзээ нарынхан хамт амьдардаг байж. Монголын нэр нүүр болсон Сэхэтэн айлууд ямархан эмх цэгцтэй ийг л даруухан байдаг дүр зураг буйны ажил явлын үеэр зориг гарган орсон бидний дунд илхэн харагдлаа. Тэтгэвртэй гартлаа Монголын шүүхийн байгууллагад мэдлэг оюунаад ажиллан ажилласан түүний зургийн өмнө зуул асаж үр хүүхэд хань ижлэн чухам ямар асуудлаас болж ханаа ээжигээ бурхны оронд одсныг ч ухаж үнэн мөннийг олоогүй байхад олонд жижлүүлэн байгаадаа харамсан сууцгааж байлаа. Өөр албан ёсны өөрийгөө боомлсон, алуулсан, өчнөөр нас барсан гэсэн албан ёсны мэдээлэл надаас эрбүхий байгууллагаас нэгт миний гэр бүлийнх нь мэддэггүй. Одоо хүртэл би миний ээж ямар шалтгаанаар хоригдсон, ямар шалтгаанаас нас барсныг би сонсоогүй, мэдээгүй, албан ёсоор надад мэддэггүй явж байгаа. Тэ. Шүүхийн жилийн үндсэн хүрээлэн миний ойлгож байгаагаар дүнэлтээ гараагүй гэж ойлгож байгаа. Тэр боомлсон байдалтай нас барсан өөрийгөө ам эвгүүтгсэн би эвгүүтгсэн гэж байгаа шүү. Амиа эвгүүтгсэнийг шүдэрхүүлсэн газар юугаар нотлоод байгаа. Амийг алдсан юм уу? Алдсан байвал би яах юм? Хин тэгж нотлсон юм. Шинэ урьдчилан дүгнэлт хийгээд шүү дээ. Тэгээд би энэ гадуур энэ мөрдөн байцаах үйл ажиллагааны нууцтай холбоотой маш олон мэдээлэл сүлжээгээр яваад байна. Хаанаас энэ мэдээ сүлжээ алдагдаад байгаа юм би мэдээлнэ. Гэр бүлтний албаар ёсоор нэгч мэддэггүй атлаа ингээд олон нийтийн сүлжээгээр гэрээслүүлдээсэн л гин өөрийгөө боомлж алсан л гин өхний татваргаараа боомлсон байдалд олдсон л гин хин ингэж тогтоож хин ийм мэдээллийг алдагдуулаад энэ мөрдөн байцаах үйл ажиллагаанд нөлөөлөд байгаа юм би энийг ойлгохгүй. Талигачийн аав Монголын шүүхийн байгууллагад насаараа ажилласан шүүгч Лувсанд орж байгаа. Тэрээр анх дээд шүүхэд бичээчээр орж улмаар дээд шүүхийн шүүгч, дээд шүүхийн дарга хүртэлх албан тушаалыг хашиж Гавьяаныхаа амралтанд гарсны дараа дээд шүүхийн манаачаар ажиллаж байсан гэдгийг салбарынх нь андахгүй мэддэг юм байна. Талигач ч мөн Гавьяаныхаа амралтанд гартлаа шүүхийн байгууллагад нэр төртэй ажиллаж Гавьяат хуульч хэмээх эрхэм алдрыг өртөж төрсөн хүүгээ удам дамжсан шүүгч болгон сурган хүмүүжүүлж 90 гаруй жил 3 үеэрээ Монголын шүүхийн байгууллагад ажилласан Сэхэтэн айл ажээ. Гэтэл авилгатай тэмцэх газраас саатуулан байцаалт авах явцад амиа хорссон, шалтгаан нь үндэслэлгүй хөрөнгөцсөн гэх зэрэг мэдээлэгдсэнд миний буруу байв хэмээн хүүн халаглан зогсноо. Би өнөөдөр шүүгчийн албан тушаал хашаад 5 жил болж байна. Би ээжийнхэн хүсэл зорилгоор миний шүүгч болвол 3 дахь үе дээр шүүгч гарнаа. Бидний шүүхийн Монголын шүүхт 90 гаруй жил зүтгэлээ. Энийг тасалмааргүй байна гэсэн. Би өмнө уул уурхайд ажиллаж байсан. Миний амьдрал хангалттай байсан. Би тэр бүрийгөө золиосон даяад би зөг шалгалтын өгөөд би эхний ээлжинд жагсаж байгаад би энэ шүүхийн гэдэг албан тушаалд би ажиллаж байгаа. Би үнд шударгаар ажиллаж байгаа гэж бодож байгаа. Би энэ 90 жил ээжийнхэн ажилласан нэр хүндийг бол өндөр өргөж яваа гэж бодож байгаа. Салхитын ордтой холбоотойгоор миний ээж 12 онд тэтгэврт гараад 16 онд консент хуулийн фирмийг байгуулсан шүү. За уг фирмдээ хуульчаар ажиллаж байсан. Миний ээж шүүхт ямар нэгэн төлөөлөл хэрэгжүүлээгүй өмүүлэгчээр оролцдог байсан. Хэрэг оролцож болдгүй байсан. Хэрэг олсон төлөөж болдгүй байсан. Миний ээж тус фирмэд хандсан өөрт хийх чадвартай, хийх боломжтой гэсэн хэрэгүүдтэй хуульзан дүгнэлт өгдөг байсан, хуульзан зөвлөгөө өгдөг байсан. Инээс хэтэрдэг байсан. Өөрийгөө тэгж хязгаарладаг байсан хүн байгаа. Ёс зүйн хувьд. Салхитын ордтой холбоотойгоор би ээжийг бодож байна. Ийм хэрэг маргаант, ийм ноото энэ төр оролцсон хэрэг дээр миний ээж хизээч явахгүй. Талигачийг хэмжээшгүй хөрөнгө мөнгөний төлөө эзэмсэн мэргэжлээ уруулан ашиглах нэгэн биш гэдгийг түүний багын найз хэлж байлаа. Тэгээд найзын минь тухай ийм янз янзын юмгаар гинтхэн найзд минь ийм тохиолдсон явдал надад маш хэцүү санагдчихэ. Миний найз бол яг энэ янз бүрийн мэдээлэл гараад байгаа шиг тийм хүн огт биш. Өдөө болтлоо өөрийнхөө хүч чадал, өөрийнхөө мэдлэг оюунаар энэ хэмжээнд хүртэл ажиллаж, энэ хэмжээнд хүрч төр засгаас үнэлэгдэж Гавьяат хуульч болсон. Мэдлэг бол маш өндөр. Одоо хүмүүс их
юмыг сайн боддог, сэтгэдэг хүмүүс ухааны далай гэж хэлдэг бол миний найз миний хувьд ухааны далай хүн байсан. Үр хөвгтдээ, найз нөхөддөө цаг ямагт юу гэж хэлж, юу гэж зөвлөхөө яг мэддэг. Хэрвээ хүн алдаа гаргасан байвал тэрийг шууд хэлдэг. Энийг одоо анги хамт олон хамт сурчаас нөхдүүд бүгд мэднэ. Шүүхийн байгууллага тэр тусмаа бүрэн камерцсан цагдан хорих ангид Монголын нэгэн сэхэтэн амнасаа алдчихад байхад хэргийн үнэн мөнийг эцэслэн тогтоолгүй олон нийтэд мэдээлэл цацаж байгаа хууль шүүхийн байгууллагын ёс суртахуун хаана байна вэ? Хамгийн гол нь талигачийн өвглийн шалтгааныг эцэслэн үнэн мөнийг тогтоох шүүх шинжилгээний байгууллагын эцсийн дүн гараагүй байхад нийгэмд таамаг мэдээлэл тарааж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ гэр бүл тохиолдсон уй гашууныг хуваалцсан үнэн мөнийг шүүхээр тогтоох хүртэл мэдээлэл нэгтлэн гаргах нь чухал болов.